шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар үзүүлж байна. Монгол улсад генерал цол олгож эхэлсний 76 жилийн ойд зориулв. 자, генерал гэдэг цол бол хүндтэй цол юм да. Энэ цолыг 16 дугаар зуунд Франц улсад анх эргэлж зэсвэгчэндээ эргэлж эхэлсэн юм. Тэрнээс хойш одоо 400 жил өөрөө хэлвэл одоо 400 жил энэ хугацаанд бүх дэлхийд нэвтэрсэн нэр хүндтэй алдартай ийм цол юм байна. Генерал гэдэг цол бол анх 11 Цэдэн болгоо лав сурангуй нарын 11 хүнд энэ генерал цолыг олгосон байна. Тэрнээс хойш өнөөдөр генерал цол юу олгосны Монгол оронд авч хэрэглэсний 76 жилийн өнөөдөр тохиож байна. За энэ хугацаанд Монголд нэг 100 орчим генерал төрсөн юм да. За энэ цолыг манай шүүхийн шийдвэрийг биелүүлэх байгууллагын төвхөнд бол 1981 онд манай байгууллагын 60 жилийн ойгоор анхудаа энэ цолыг над хүртээсэн юм. За яг хөө тэрнээс хойш одоо би энэ алдар хүнтэй цолыг 39 жилдээ одоо хүндгэж авч явнаа. Цаашдаа манай газрын хэмжээнд одоо би өөрийнхөө бодоход одоо боловсролтой гэж ярих юм уу бас хойд үедээ ирээдүйдээ юм болж надаас хойш шүүхийн шийдвэрт дэвэн генерал тэрлээ. Шүүхийн шийдвэрийг байгууллага юу энэ хорих байгууллага бол ер нь онцгойтой. Одоо Монгол улсад ерөөсөн ганцхан байдаг. Биеэн даасан жинхэнэ одоо шүүхийн шийдвэр гарч хоригдох ял шийдэгдсэн олон дотор байж болохооргүй ийм хүмүүсийг хүлээж авч хүмүүжүүлж хүн болгож гаргах үндсэн зорилготой. Олон том бол одоо шарангийн газар хоригдлын газар ингэсэн жаахан тийм хөндөд үгээрээ өөрөөтэй байдаг байх. Яг амьдрал дээр бол бид одоо ард түмний дотроос бидэнд ямар хүнийг шилжүүлж өгөө бид тэр хүнийг хүмүүжүүлээд ирсэн янзаар нь эргүүлээд төр засаг нэрийн өмнөөс хүмүүжүүлээд аав ээжид ноон тэр энх сарал хүнийг бичнэн хүлээж өгөх үүрэгтэй гэдэг ийм л хатуу шаардлагатай ажиллаж байсан шүү. Ер нь хөдөөгийн анколон гэдэг ямар байгууллага байх вэ? Яаж ямар хэмжээний байр орон сууцтай төвчлөлтэй газар байх вэ гэдэг тусгай зураг гаргаж газар дээр ил байр ирж тогтчулж байраа сайхан бариад
хоригдлын хүртэл одоо готлон тайлал хөлөцгөн ордог энэ сайхан байртай болгоод эргэлдээ бол давхар амьдралыг сайжруулах талаар бол бид энэ онцгой гарсан. Яг нарийн ярих юм бол ерөөсөн улсын эх орны үйлдвэрлэлийн анхны сойрыг энэ байгууллага тавьсан шүү. Энэ байгууллагын хүчээр өссөн одоо газар тариалан хангалтж өссөн олон хамт сангийн аж ахуйнууд өссөн. Барилга одоо 1-р агуун жилийн барилгаас эхлээл бүх барилгыг чинь хоригдлуулж ирсэн шүү. 1-р агуун жилийн барилгыг одоо бариад барьсан хүн одонгоор шагналаад соллогдоод тэгээд Сүхбаатарын хөшөөг хүртэл бүтээж байсан ийм төөхөн шүү. Одоо 60 жилийн хойг тэмдэглэсэн юм байна. 60 жилээс хойш 70 жил, 80 жил, 90 жил, 100 жил гэдэг ингээд 5 дахь жилийн хойг өргөн тэмдэглэхэд бэлтгэж байна. Энэ ойг энэ хугацаанд одоо энэ олон арга жилийн 50 жилийн арга хэмжээнд үндсэндээ оролцож байгаа би одоо баяртай байдаг. Энэ миний сайн явах, миний сайхан хамт олон сайхан газрын нүрүүдийн юм шүү. Сайхан одоо манай залуучуудад ядам ажиллах бололцоо бол бүрэн бүтэн байна. Яста яаж ч ажилж юу ч бүтээх ийм бололцоо нөхцөл нь одоо бүрдсэн ийм сайхан юм шүү. Одоо ер нь мэдхгүй би энэ олон залуучуудаа одоо гадаадд явж байгаа хаоронд их орондоо л хөдөлмөрлөөсөө хийгээсэй л гэж ингэж бодож явдгийг. Ер нь хүнд эх орон шиг сайхан юм байхгүй. Эх орон гэдгийг яаж үнэлгийг би сая одоо энэ халдвартай үеийн энэ гарсна үеэс эхэлж ойлгож байна. Жишээ нь одоо гэхэд л 9 мянга хүн эх орондоо ирээ хүлээж аваа татаж аваач гэж одоо гаднаас хүсэж байна. Үнэхээр хүний эх орон гэдэг бол ёстой төрсөн их эцэгтэй адилхан юм шүү дээ.